TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Би нэг хүүхдийн дуу сонслоо. Сэтгэл нь маш их хөдөлсөн бололтой уур хүрээд байна гэж байна. За тэгсэн хажуугаас нь намуухан холоотой хүн зүгээр дээ миний хүү жаахан байж байгаад тэр тухай ярилцъя гэж байна. За би барьж явсан альмаа сагс руу хийчихэд толгоо үндийн тэр зүг рүү хартал тэр хүү нүрэ байдгаар нүрчилэгч гисэн газар сууж яах юм. Ээж нь ололтой нэг эмэгтэй хажууд нь хүлээгээд зогсож байна. Хэсэг азансны дараа тэр эмэгтэй за яах вэ? Одоо явах уу? Яагаад ингэ суух болсноо ойлгож гинөө гэж асуулаа. Хүүч босоод ээжигээ тэврээд хоорондоо ярилцсан яваад өгсөн. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морилно. Жимсэн гэрлээ маань ч гэсэн бас өнөөдөр нэвтрүүлгээ хөтлөхөөр ирсэн байна. Сайн байцгаана уу? Тэгээд Марлаа маань бас оролцохоор ирсэн байна. Тэгээд саяны ярьсан түүх бодтой түүх үү? Марлаа. Сайн байцгаана уу? За, тэгэлгүй яах вэ? Бодтой түүх. Нилээд хэдэн жилийн өмнө болсон юм. Би тэр хоёрыг харангуйтаа хүүхэд нь муухай ажиллаад газар суучихлаа гэж бодохгүй юу? Тэгээд ээж нь бас одоо ингээд уурлаад байх юм байх таа гэж бодсон. Тэгсэн чинь хүүн буруу юм хийчихэд сахилгажуулах завсарлага аваад сууж исэн бэлээ. Тэгээд сууж байхдаа юу буруу хийснээ эргцүүлж бодох хэрэгтэй юм билээ л дээ. Хүүг газар сууж байхад нь би ээжд нь зөв шүү, ээжийнх нь хэлсэн зөв гэж хэлтэл ээж нь над руу харснаад би өөрөө яаж өссөн шигээ хүүхдээ өсгмөөргүй байна гэж хэлж исэн. Ухаантай л ээж нь тий. Харин тэр эмэгтэй яаж өсснийг би асуугаагүй л дээ. Гэхдээ тэрний ээж аав нь ижилхэн хайр, ижилхэн ойлголцлыг харуулаагүй байхаа гэж бодож байна. За ямартай ч тэр эмэгтэй хүүхдүүдтэй шийдвэртэй одоо бат бөх шудрах байхаар шийдсэн байгааг нь бол харсан. Тэгэхээр нөх хүүн юунаас болоод ганцаараа сууж одоо эргцүүлэх цаг өгсөн юм болоо тий. Ямар нэг болохгүй юм л хийсэн юм шиг байгаа. За гэхдээ хүүхд рүүгээ одоо хашигчиж чирж гулдрахын оронд хүүдээ юу хийснээ бодох тийм цаг хугацааг өгөөд уур уцаарыг давсан гэх юм уу. За хүүн 2хан настай ч гэсэн ээж нь хүүдээ одоо суугаад бодох тэр цаг минутыг өгсөн байж тээ. Ээж нь тэр нөө хүүгийнхаа мэдрэмж сэтгэл хөдлөлтөнд ч гэсэн бас хүлээцтэй хандсан байна тий. Яг зөв. Тэгэхээр тэрнээс хойш хэд хоногийн дараа хүнсний дэлгүүр дотор охиноо дагуулсан нэг эмэгтэйтэй бас таарлаа. За ээж нь чанга хашиграад л бах юм. Тэгээ юмаа цуглуулж явж байх зур битгий хүрээд вэ, битгий ав. Яах гээд наадхаа аваад байгаа юм бэ гэсэн тэр хоёрын яриа сонсогдохоор байсан байхгүй ингээ тэр чигтээ бүх хүмүүст. Тэгээд бүр кассаар гарах гэж зогсож байхад нь ч гэсэн урд нь зогсож байсан тэр хоёрын яриа ээжийнх нь одоо тэр цаганд зандарч байсан яриа ерөөсө тасраагүй. За охин нь нэг 3 орчим настай л байсан байх. За хэрвээ надад боломж олдсон бол би ээжтэй нь ярилцахыг одоо хүсэж исэн. Ээж охин хоёрын аз жаргалтай харагдаж байна. Та хоёр одоо зөндөө зугаалвуу гэж хэлхийг хүсэжсэн байхгүй юу? Харин эсэргээрээ миний харснаар охин нь ээжтэй төвөг удаад ээжигээ тавгуутуулаад байгаа юм шиг байсан. За сэтгэл нь жаахан дундуур болж тэрнээсээ тэгээд тэндээс явсан да. Энэ хоёр түүхийг харах юм бол үнэхээр ялгаатай хоёр ээжийн тухай байх үстэй тий. Нэг ээж нь 2 настай хүүгээ уурлахад нь зүгээр л хүлээцтэй зогсоод хүүгийнхаа мэдрэмж бас үйлдэлээ нөгөө хянж сурахад нь тусалж байгаа нэг өнцөг байна тий. Харин нөгөө өнцгөөс нь харах юм бол нөгөө ээж нь тэр жаахан охиныг одоо нөгөө зогсолтгүйгээр үг хэлээрээ одоо дарж мэдрэмжийг нь дарж байгаа харагдаж штэ. Охин юу ч хийж чадахгүй тий яг энэ үед юу ч одоо зөв хийж чадхааргүй тийм байдалд орж штэ. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг танд хүрч байна. Тэгээд өнөөдөр бидэнтэй ярилцахаар чимгээгч маань ирсэн байгаа. Тэгээд өсөн том болж байгаа хүүхдүүддээ одоо хүндлэх гэж юу вэ гэдэг талаар биднэрт одоо зааж өгөхөөр ирсэн байна. Тэгээд нэвтрүүлэгтээ тавтай морил. За баярлалаа гэрлээ. За сайн уу Жимсээ, Марлаа, сайн байцгаана уу сонсогчдоо. За тэгэхээр энд та нартай байгаа маань үнэхээр надад сайхан байна. Ер нь дандаа сайхан байдаг. За тэгэхээр би эхлээд нэг асуух юм байна. За та нарын бодлоор хүндлэх гэж яг яахыг хэлдэг вэ? Та нар юу гэж ойлгодог вэ? Та хэнийг хүндэлдэг вэ? Хэн таныг хүндэлдэг вэ? За бид нар өдөр болгон л хүндлэх гэдэг үгийг ашиглаад байдгүй ч гэсэн амьдрал дээр яг яаж илэрдэг болох юм? Энэ тухай бүгдээрээ ярилцгаая тийх үү?
За хүндлэл гэдэг нь бусад хүнийг сайн үр дүнд хүрсэнд ч юм уу эсвэл одоо сайн сайхан зан чанартай хэн нэгнийг эрхэм сайн гэж тооцож тухайн хүндээ хандахыг хүндлэл гэж хэлж байгаа тийм ээ. За хүндлэлийн эсрэг бүдүүлэг дорд үзэж хандах хандлага гэж бас байна. За түрүүний ярьсан хоёр ээжийн хувьд бол хэн нь хүүхдтэй хүндэтгэлтэй хандаж байгааг асуух хэрэггүй ойлгомжтой байх тийм үү. За хүндлэл гэдэг үг нь эртний англи хэлнээс гаралтай бөгөөд эргэж харах үйлдэл гэсэн утгатай юм байна л да. Тэгэхээр хэн нэгнийг үнэхээр хүндлэхийн тулд тухайн хүмүүс маань одоо эсвэл өнгөрсөнд бидний хүндлэлийг авах зохистой зүйл хийсэн үгүй юу гэдгийг харах хэрэгтэй болдгоо гэдгийг одоо энэ үг харуулж байна л да. За энэ ойлголт гэр бүлийн амьдрал дотор яадаг вэ гэхээр бүхэл ээж аауд хүүхдүүдээрээ хүндлүүлэх дуртай байдаг, тийм ээ? Үнэндээ бол ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээсээ хүндлэл гэж өөрсдөө одоо шаардаад идэг штэ. Гэхдээ тэдний хүндлэлийг шаардах бас яг хэрэгтэй гэж юу? Тэгээд хүүхдүүдээрээ юу хийх гээд байгаа юм тийм ээ? Яг хүндлүүлнэ гэд яг яах гээд байгаа юм тийм? За уг нь бол хүүхдүүд хүндлэлгүй бүдүүлэг төрдгөө л дээ анханасаа бүгд л зөнгөөрөө ээж аавыгаа болцолгүйгээр хайрлах тийм мэдрэмжтэй төрдөг. За ээж аавынхаа үгэнд орох чухал гэж боддог зүйлийг дагаж байгаа нь одоо хүүхэд хүндэлж байгаагаа одоо харуулж байгаа шүү дээ. За харин эцэг эх нь болохоор хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцож байгаагаараа л хүүхдээ бас хүндэлж байгаагаа харуулж илэрхийлж байдаг. Хүүхдийг баг болчир байх үед эцэг эх нь тэдний одоо баатар нь байдаг штэ. Хүүхдийн нүдэнд аав ээж нь бол төгс, тийм ээ? Бүгдийг мэддэг гэсэн тийм хүмүүс байдаг болохоор тэдний хэлж байгаа бүхэн үнэн гэж хүүхдүүд мэдэрч ойлгож хүлээж авдаг. За тийм болохоор тэдний юу хийж, юу хэлж байгааг яг дагаж дуурайдаг гэсэн үг. Харин өсөж том болох явцдаа ээж аав нь хэрхэн хандаж үйлдэж байгаагаас шалтгаалаад тэдэнд дургүй болох тийм шийдвэрийг хүүхэд гаргадаг тийм ээ. За тэгээд шилжилтийн насанд хүрэхээрээ ээж аавыгаа найзуудынхаа эцэг эхтэй харьцуулаад эхэлдэг. Тэгээд ингээд эргэн дүгнэхээр эцэг эх нь бусдад хүндлэл үзүүлдэггүй байсныг хүүхдүүд ингээ олж мэдэрч харж байгаа штэ. Тэгээд өөрөө ч гэсэн бусдыг бас хүндэтгэхгүй байхад одоо суралцдаг гэсэн үг л дээ. Энэ нь сэтгэл санаанд бол маш их нөлөөтэй. За урам зориг нь одоо мохоодог, уур уцаар ихтэй болгодог. Одоо эн чинь бидний туулсан амьдралын гашуун үнэн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг их өөрсдөө бол ингэж их гайхдаг л да. Би энэ хүүхдийг одоо хайрлаа л гэдэг, хамаг юмаа зориулаа л гэдэг. Энэ хүүхд одоо яагаад ингэ өөрчлөгдөж вэ? Би ингэ заагаагүй юмсан тийм ээ. Эцэг ихийг хүндэлдэггүй энэ хүүхэд шиг одоо энэ хүүхэд одоо ингэ эврээ ургахаар эхийгээ мөргөн гэдэг болж гин энэ гэл бид нар ч одоо янз бүрийн ярьдаг штэ. Тэгэхээр Бурхны үг болох Библиэд эцгүүдээ та нар хүүхдүүдэд цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба сургамжаар хүмүүжүүл гэсэн ийм үг Эфес 6-гийн 4-т байдаг. Захирагч хянагч нар шиг хүүхдүүдэд атгаж өөрийнхөө үгээр байлга гэж хэлээгүй. Тэгвэл улмал эцэг эхээсээ айдаг тэднээс холддог болно. За айдаг байх гэдэг чинь хайрлагдсан гэдгээс илүү дээр биш шүү. Айцыг одоо хизээ амссан байлаа ч гэсэн энэ нь маш их үзий ядалт эсэргүүцлийг л төрүүлдэг. Энэ бол мэдээж тийм ээ. Эсэргээрээ хайр бол айдсаас илүү хүчтэй бөгөөд хайр гэдэг зүйл хизээж дуустдаггүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хүүхдтэй хайрыг амсуулж, мэдрүүлж, дүрм журмыг тайлбарлаж, сэтгэл санаа нь ямар байгааг одоо мэдэрч ойлгохыг одоо хичээх нь мэдээж хэрэг илүү дээр шүү дээ тийм ээ. Тэгээд хүүхэд өсөж том болохдоо өөртөө тэр хайрыг эргүүлээд хүндлэлийг өгөх болно. Тийм шүү, тий. За тэр дэлгүүрт явсан хоёр хүүхдийн хэн нь өсөж том болохоор одоо эцэг эхийг хайрладаг, хүндэлдэг хүн болох вэ гэдгийг бараг л мэдэж байна. За та нар энэ зүйлээ зөндөө олон залуучуудад хуваалцсан байх тийм үү? Өсвөр насныхан ер нь юунд илүү их бухимддаг вэ?
Тэгэхээр тэдний ярьдаг зүйл нь бол харилцаа шүү дээ, тийм ээ. Хүнтэй харилцах харилцаагаар дутагддаг. За бараг л бүх цаг үед одоо жагсаалтын эхэнд явдаг асуудал л да. Эцэг их нь одоо хайхарч сонсдгүй, ойлгодгүй, за заримдаа бүр ойлгохыг ч хүсдэггүй байсны улмаас зарим залуус хүүхдүүд маань зүрх сэтгэлдээ маш их шарахыг тээж явдаг. За ээж аав нь хизээч тайван суугаад бүтэн анхаарч цаг гаргаагүй байдаг л та. Тим хүүхдүүдийн хувьд бүр харин ч ямар ч хамаагүй гэж байгаа юм шиг. Тийм төвчээргүй, тийм хүйтэн хүндээ хандсан байдаг л та. Тийм байна тий. За тэгээд дараагийн асуудал нь бас завгүйдэл гэж нэг юм байна. Ээж аавд ямар ч цаг зав байхгүй учраас хүүхдүүд нь ямар байгааг нь ээж аав нь ердөө ч анхаарахгүй гэж өсвөрийнхэн боддгийм байна лээ. Өсвөр үеийнхэн. За эцэг их шөнийн бор хоногтоо л нэг юм хардаг тийм ээ. Тийм хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Хамтдаа сайхан ярилцсан одоо амьдралын тийм чанартай цаг тэр хүүхдүүд ерөөсөө байдаггүй. За бас нэгэн өөр төрлийн эцэг их байна. Хүүхдүүдээ хэтэрхий хараа хяналтандаа байлгах гэдэг. Тэр нь одоо өөрсдийнхөө үзэл бодлыг одоо дандаа тулгадаг. Хүүхдийнхээ үзэл бодлыг ерөөсөө хүлээн зөвшөөрдөг. Өсвөр үеийнхний хэлдэг өөр нэг зүйл бол эцэг их нь тэдэнд итгэдэггүй гэдэг нэг хамгийн том асуудал байдаг. Одоо яагаадыг мэдэхгүй хийснийг ямагт шалгаж юм humыг ухаж одоо халаас хармаа төрөвчийн нэгжих за бүр хувийн аккаунт руу ч чатыг уншдаг байх жишээтэй тийм ээ. За ингэдэг эцэг ихэд бол хүүхдүүд үнэхээр дургуйцлээ илэрхийлдэг, энээс болоод асуудал үүсдэг. Одоо хүүхдийнхээ үнэхээр санаа зовж байгаа зүйлийг одоо хизээж хайхардгүй, хизээж тэгэж хайхарч одоо мэдхийг хүсдэггүй бас тийм хүмүүс ч байдаг тийм ээ. Тэр чинь их бодох хэвээр асуудал байна л да. Тийм. Тэгэхээр хүүхдүүдийн санаа зовж байгаа асуудалд тоглоом шоглоом хийх тийм ээ. Одоо юунд нь санаа зовдгийм бэ? Наа чи юун сүртэй ингээл одоо томчууд хэцгээдэг штэ. Жишээ нь одоо ийм хэнэггүй хайхрамжгүй аавд өсвөр насны охиных нь арьсны асуудал өөрийнх нь ажил ч юм уу байрны зээлээс нэг их чухал санаа зовх зүйл биш гэж бодох байх л да. Гэхдээ илүү санаа зовх зүйл биш байж болно яхав тийм ээ. Гэвч аав хүний хувьд охиныхаа санаа зовж байгааг одоо тэр охин өөрөө хичнээн хэмжээгээр их санаа зовж сэтгэл нь өвдөж ин тэрийг одоо мэдэж байгаа гэдгээ илэрхийлж чадахгүй бол тэрийгэ хүүхдэд ойлгуулж чадахгүй бол хүүхэд ямар ч хамаагүй юм байна. Би энэ хүмүүст хамаагүй юм байна. Намайг тоох хайрлах хүн байхгүй юм байна гэж одоо магадлалтай гэж бодох магадлал маш өндөр, тэндээсээ шарх авдаг бүр. За өсвөр үеийнхний аав ээжтэй гомддог дараагийн нэг зүйл бол эцэг эхийн одоо дабл стандарт байна. Жаахан одоо тайлбарлаад өгвөл. За тэгье. Тэгэхээр эцэг их нь хүүхдээ худлаа ярьсныхын төлөө арга хэмжээ авсан гэж бодъё л да. Тэгснээ өөртөө болохоор ерөөсө байнга хин нэгэнд худлаа ярьчихдаг. Хүүхдүүддээ ч худлаа ярьчихдаг. За энэ байдал чинь одоо хүндлэл авчирхаасаа илүү хүүхдэд бараг эцэг эхийнхээ өмнөөс ичихтэй тийм ичгэвтер бүр урмыг хугалсан тийм мэдрэмжүүдийг өгдөг. За тэгээд эцэст нь хэлэхэд мэдээж хэрэг гэр орон аз жаргалтай биш тийм ээ. Халуун дулаан уур амьсгалгүй хүйтэн хүндий одоо сэтгэл хангалуун биш байх юм бол өсвөр насны хүүхдүүд чинь мэдээж хэрэг байнга л эцэг ихтэй ууралсан, уцааралсан амьдралдаа сэтгэл хангалуун биш байх болно. Магадгүй гэрт нь ямар нэг хурцтмал байдал цаашаа ингээд өрнөхч магадлалтай тийм ээ. Одоо байнга муудалцах, зодолдох, эсвэл одоо уурлаж хэрүүл маргаан дэгдэх байдал. За тэгээд аав ээжүүд бол яг ийм үед яадаг вэхээр одоо эцэг ихээ айтайхан тайван байлгаад өгөөч, тэ ажил төрөлд яваад ядраад ирэхэд та нар гэд өөрсдөө л бодоод идэх тийм ээ. Та нар ч ингээ эвдээ найртай байцгаачтай гэд цаад утга учир цаад хүүхдийнхаа асуудал ямар их шарх авчаад байгаа, хүүхд нь юунд эмзэглээд зовоод яваад байгааг нь ойлгож мэдэрч ярилцахгүй хэрнээ. Гэхдээ яаж хаад байгаа юм бэ гэдэг асуудлыг эцэг эхчүүд хүүхдүүдтэй хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас эцэг эхчүүд маань жахан бодолцож үзвэл амьдрал бас өөрчлөгдөх боломжтой л гэж бодож байна да миний хувьд.
Хүүхдүүд төрөхдөө л ээж аавдаа одоо ямар ч нөхцөл шаардлага тавихгүйгээр төрдгийн бол яг л тэр хിവэр нь байлгахын тулд ээж аавд юу хийх вэ? За хүндэлж хайрладаг сайхан чанартай нь шилжилтийн насын даваад насанд хүртлээл тийм байлгахын тулд одоо яах ёстой байдаг юм бэ те? Тэгэхээр яхав хүүхдээ бухимдуулж уурлаж уцаарлуулахын оронд хүүхдээ ядаж урамшуулдаг байх хэрэгтэй. За урамшуулах гэдэг нь болохоор найдвар болон итгэлтэй байдлыг хүүхдэд өгөх тийм ээ. Хөгжиж болох тал дээр нь туслах. За тэгээд хүүхдээ сайхан магтаж урамшуулах. Үгээрч, үйлдэлээрч бас тогтож анхаарал тавих, итгэл үзүүлэх. За энэ итгэл гэдэг бол бас маш их чухал. За ийм олон янзын аргаар бас урамшуулж болно л доо. Өсвөр насныхан маань ээж аавтайгаа байх нэг их дуртай биш гэж боддог бодол ер нь ихэнхэд нь байдаг бах. Анзаарэгддэг тийм ээ. Гэтэл тэдэнд эцэг эхтэйгээ байх цаг их хэрэгтэй байдаг. Эцэг эхчүүд цаг заваа хүүхдээ илүү зориулаад ирэх тусам хүүхдүүд улам эцэг эхтэйгээ байх дуртай болно. Мэдээч хэрэг тийм. Эцэг эх нь өөртөө хамт байхыг хүсдэг, хамт байх дуртай гэдгийг тэдэнд мэдрүүлэх юм бол тэд чинь ингээ урам аавна, өөрсдөө итгэлтэй болно тийм. За би нэг болсон явдлыг энд ярьж өгье гэж бодлоо. Аав хүү хоёр хамтдаа нэг өдрийг өнгөрөх болж л дээ. Тэгээд аав нь хүүдээ амьдралдаа тохиолдож байсан янз бүрийн зүйлийг одоо хуваалцсан байна. Тэгээд тэр дунд хүн нэг түүхийг сонсоод үнэхээр гайхсан байгаа. Тэгээд аавда би том болоод яг тань шиг хүн болно гэж л дээ. Тэгээ аав нь хүүгээ хайр дүүрэн харцаар хараад хүү минь чи надаас ч илүү болно гэж хэлсэн юм байна. За энэ бол аав хүн хүүдээ бахархлан бас эцэг хийгээ хүндэтгэх их том жишээ болж байгаа. Тэгээд хүүгээ хайрлаж урмын үг хэлж сонсож байгаа нь хүүгээ хүндэлж байгаа хэрэг. Тийм биз дээ? Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжилж байна. Тэгээд бид хүндлэл гэж юу юм бэ гэдэг талаар ярилцаж байгаа. Тэгээд таны хувьд хэн танд амьдралыг илүү их зааж бусдыг хүндлэхийг биеэрээ харуулсан бэ? За би ээжээгээ гэж хэлнэ. Ээж маань миний хувьд амьдралаараа за байгаа байдлаараа надад одоо үлгэр дуурайл болсон. Одоо ч ээж минь 74 настай. Тэгээд одоо бидэнд заасаар л байна. Алин модноосоо хол ундгүй гэж ээж маань хэлдэг үг байдаг. Хүн ямар гэр бүлээс гарсан тэрнийг дуурайдаг гэсэн санаа л да. Бас нэг үг байна. Алин боловсрсан цагтаа л унана гэж. За хүүхэд төрөх цагтаа л төрнө. Тэгэхээр чи яарах хэрэггүй гэсэн санаа л да. Тэгвэл Марлаа өөрийнхөө хүндэлтэйг суралцдаг хүн ээжээсээ гадна өөр хүнийхээ талаар бас бид нартай ярилцаач. За тэгэлгүй яах вэ? Би та нартай Есүс юу хийсэн тухай ярьж өгдөг штэ. За Есүс хүндлэл гэдгийг хүмүүст яаж заасныг ярьж өгье л дөө. Бурхны тухай зааж байгаа зүйлс нь тэрнийг хүмүүсийн дунд танил болгосон байдаг. Гэхдээ тэр албан ёсны шашны багш биш. Мөн сургуульд ч заадаггүйсэн. Бурхны үг болох Библиэс Есүс юу хийж байсан тухай илүү ихийг уншиж болно л доо. Матаян сайн мэдээний номонд бичигдсэн энэ хэсгийг үзэгслэн эсвэл ерөөлүүд гэж нэрлсэн байдгийг. Учир нь хэн аз жаргалтай, хэн ерөөлтэй хүмүүс юм бэ гэдгийг энд тайлбарласан байгаа. Ер нь итгэгч хүн бүрл мэднэ л дээ. Энгийн нэг итгэл үнэмшлийг Есүс ямар утга агуулгаар баяжуулсныг эндээс харж болдог. Есүс Галил орчмоор явж байв. Мөргөлийн өрөөнд очиж Бурхны хаанчлалын тухай сайн мэдээ заангаа бүх төрлийн өвчнийг эдгэдэг. Үе олон хүн тэрнийг хаач явсан гэсэн дагаж байлаа. Тиймээс Есүс нэг өдөр дагалдагч нарын хамт Галил нуурын эргийн ойролцоох толгод дээр гарч суугаад заадаг байсан. Есүс түмэн олныг хараад уулууд гарan суухад шанар нь тэрэн дээр ирлээ. Тэр амнын тэдэнд сургамжилж хэлэхдээ сүнсэндээ ядуус ерөөлтэйе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуу дагсад ерөөлтэйе. Тэд тайвшрал авах болно. Дүлгөөн хүмүүс ерөөлтэйе. Тэд газрыг өвлөх болно. Зөвхт байдлын төлөө өсөж цангагч хүмүүс ерөөлтэйе. Тэд хангалуун болох болно. Инэрэнгүү хүмүүс ерөөлтэйе. Тэд өршөөл инэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэйе. Тэд Бурхныг харах болно. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэйе. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэйе.
Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. За, Есүс энд юу хийж байсан талаар одоо бүгдээрээ ярилцъя. Есүс хүмүүсийн боддгоос өөр юм яриад байсан юм шиг заримдаа санагддаг л та. Бид нар ядуу байх, бас зовж шаналах, бас нөгөө даруй байх талаар эсвэл нөгөө бидний сэтгэл санааг бас нөгөө шархлуулсан үед нэгүүлсэн уучлах талаар ер нь бол бидний оюун санаанд орж ирдэггүй шүү дээ. Харин хавчагдаж, гадуурхагдаж байгаа талаар одоо бодоод ч бас хэрэггүй тий хүмүүс хавчиж гадуурхаад байх юм бол тэр хүмүүсийг бас уучлна гэдэг талаар бид нар бүр төсөөлөн бодоод ч хэрэггүй юу гэдэг тий. Гэхдээ Есүс юу гэж хэлээд байгаа вэ гэхээр Бурхан тэр нөхцөл байдлыг юу гэж хардаг вэ гэдгийг бас Бурхан энэ нөхцөл байдал байгаа хүнийг Бурхан руу хараагаар чиглүүлснийхэн төлөө итгэмжтэй байсныхын төлөө шагнана гэж хэлж байна гэдгийг л бид нар эндээс олж харах юм байна тий. Та яг амьдрал дээр энэ талаар яг ингэж төсөөлөн боддгоо. Би бол ингэж боддгоо юм аа. Гэхдээ л ийм байх ёстой гэдг нь ойлгогдож байгаа харагдаад байгаа байхгүй юу? Хэрвээ Бурхан надад хэрэгтэй шүү дээ гэж бодохгүй л байх юм бол та түүний хаанчлалд орохыг хүсэхгүй байна л гэсэн үг байхгүй юу? Бурханы хаанчлалд орно гэдэг нь түүнийг өөрийнхөө амьдралыг одоо түүгээр өөрийнхөө амьдралыг заалгаж бас эзэн гэж хүлээн зөвшөөрч бас бусад хүмүүс бусад итгэгчтэйгээ нэгднэ гэсэн үг юм. Тэгээ яг нөгөө байж болох хамгийн зөв газар нь одоо итгэгчтэйгээ нэгдэж нөхөрлөх тэр газар ах нь шүү дээ. Тэгэхээр ийм утга учиртай зүйл байх нь шүү дээ тий. Нөгөө шаналж гашуудж байвал Бурхан руу эргээ гэд тий. Түүний одоо амар тайвныг Бурхан руу эргэх үед түүний амар тайвныг мэдрэх болно гэж бас Бурхан хэлсэн байна. Тэгээд Бурханы хүмүүсийг үнэхээр их одоо Бурхан хүмүүсийг үнэхээр их хайрладаг. Тэгээд шаналж зовж байгаа нэг нь одоо өрөвдөн инэрдгээ гэсэн байдаг тий. Тэгээд өөрийгөө Бурханд таалагдах үед одоо сайн гэж өөрийгөө өрөмжлөхийнхээ оронд даруй байвал Бурханы нэгүсэл сайхан сэтгэл хэрэгтэй гэдгийг бас ойлгож мэдэх болно. Тэгээд зүрх сэтгэлээ нээж Бурхан чамд өгөхийг хүсэж байгаа тэр нэгүсэл хайрыг хүлээн аваарай гэж бас хэлмээр байна. Хэрвээ Бурханд яаж таалагдах вэ гэж одоо өлсөж цангаж байгаа бол тэгээд зөв зүйл хийхэд минь туслаач гэж Бурханаас ер нь та өмнө гуйж байсан уу? Тэгээд гуйж байсан бол Бурханыг одоо харахыг хүсэж байна гэсэн үг байна. Би бас ингэж боддгийн л та. Бусдыгаас уурчилж нэгүүлсэж чаддаг эмэгтэй хүн өөрийгөө төөс биш гэдгийг мэддэг. Бас өөрөө Бурханы уучлал нэгүслийг авахын тулд эдгэрдэг эмэгтэй гэж би ер нь боддгийн. Тийм шүү жимсэ. Бурханыг дагсны мань төлөө хүмүүс биднийг одоо гадуурхаж байхад бид яагаад аз жаргалтай гэж нэрлэгдэх ёстой юм бэ, тийм ээ? Миний бодлоор бол хүнд хэцүү зүйл тулгарах үедээ ч гэсэн Бурханд итгэсэн хэвээрэл байх юм бол бид Бурханы ивэлийг хүртдэг гэдгийг Есүс хэлдэг тийм. Есүс ертөнцийн үзэл бодлыг гурван байдлаар одоо хэлсэн байгаа ч энийг харах юм бол тэгээд ч бас зогсоогүй бас биднийг шагнана гэж одоо нэг түрүүний уншсан Матай номын 12 дугаар ишлэлээр амласан байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж танд хүрч байна. Яаж жинхэнэ баяр хөөртэй байх вэ гэдгийг Есүс заасан тухай жишээнээс бид нэр ярилцаж байна. Би бодчихлаа л да. За өнөөдрийн хичээлийг суралцахаас өмнө бид юу гэж хэлдэг байлаа? Есүс энэ заасан бүхнээ яаж өөрөө үлгэрлэн харуулсан болоо гэж бодож гинөө. За тэрний амьдралын жишээнээс суралцах болно. Тийм шүү. Тэгээд Есүс үнэхээр даруй нэгэн байсан шүү дээ. Есүс яг газарт өвдөглөн суугаад бас шавнырынхаа хөлийг угаасан түүхийг та нар санаж байна уу? Тийм санаж байна. Тэгээд нөгөө бие биендээ ингэж хандаарай, ингэж үйлчлээрэй гэж Есүс хэлдэг байсан шүү дээ, тий. Хэцүү бэрхийг туулж байгаа хүмүүст ч гэсэн хурч эдгээж нэгүүлсэж инэрх одоо сэтгэлээ Есүс үргэлж харуулж идэг тий. Харуулж байсан. Тэгээд өөрөө одоо нэг дашуурдуулан өргөс одоо титэм өмссөн байх үедээ ч гэсэн тийм зүйл болж байгаа хүмүүсийг одоо тийм зүйл хийж байгаа хүмүүсийг уучлахыг Бурханаас гуйж байсан шүү дээ. Тэгээд тэр бидэнд одоо ийхүү бас үйл дээрээ ингэж дуурайж үйл дээрээ гэдгийг бас үлгэрлэн харуулсан байдаг. Есүсийн хэлсэн эдгээр зүйлс яаж бидэнд ерөөл аз жаргал болох юм бэ гэж одоо бодож байгаа байх л да. За тэгэхээр бардан болох бол үнэхээр амархан. За бусдыг уучлах бас их амаргүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ л
мэдээч хэрэг өөрийнхөө хүсэж байгаагаар л баймаар байгаа штэ. За бас бурханд таалагдахын оронд хүмүүс биднэрт дуртай байгаасай гэдэг дээр бид нар илүү бас төвлөрдөг тийм ээ. Гэтэл Есүс бидэнд илүү дээр зүйлийг зааж өгөөд байна тийм үү? Бурхны ивэлийг хүртэж жинхэнэ аз жаргалтай байх тэр арга замуудыг Есүс өөрөө харуулсан шүү дээ. Жимгээгч Марлаа хоёртаа баярлалаа. Яг Есүс өнөөдөр бидний амьдралд өөрийнхөө амьдралаар яг юуг зааж өгснэг маш тодорхой бидэнд бас зааж өглөө. Би бас амьдралдаа яг энэ бүхнийг хэрэгжүүлэхийг хичээнэ гэж амлая. Тэгээ сонсогчид та нар маань ч гэсэн яг яах вэ? Бурхан биднийг аз жаргалтай байгаасай л гэж хүсэж байгаа шүү дээ, тий? Тэгэхээр та бидэнтэй бас яг Есүсийн талаар илүү ихийг таньж мэдхийг хүсэх юм бол бидэнтэй холбогдоорой гэж урьж байна. За тэгээд энд хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За баяртай найзуудаа, Бурхны ивэл та нартай минь хамт байх болтугай. За түр баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.